Эрхэм мөндөд үзэгчдээ бидний зүгээс бэлдэн хүргэдэг Баяр наадмын нэвтрүүлгийн шинэ дугаарыг үзэгч та бүхнийг хүртээлэхэд бэлэн болж байна. Бидний удаагийн дугаараа дуу хоорой үлгийн нутаг Дундгой аймаг Дэглэр хангаан уулар алдартай олон алдартай сууднууд төрөн гарсан Дундгой аймгийн Дэлгэр хангаа цумаас бэлтэн хүргэж байна. За Дундгой аймгийн Дэлгэр хангаа сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын хамгийн газар төрийн байгууллагууд Дундгой аймгийн Дэлгэр хангаа сумын малчид хөдөлмөрчид хамтарч 2026 дугаар оны 2 дугаар сарын 4-5-ны өдрүүдэд их уулын тэмээчд 2026 Тэмээний баяр наадмыг өргөн дэлгэр зохион байгууллаа. За Дундгой аймгийн Дэлгэр хангаа сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал 2025 оноос эхлэн их уулын тэмээчд дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж хөтөлбөрийн хүрээнд тэмээг өсгөн үржүүлж тэмээн спортыг хөгжүүлж ба малчтай дэмжих тэмээн соёл уралдааныг хөгжүүлэх зорилгоор олон арга хэмжээнүүдийг зохион байгуулж байгаа билээ. За их уулын тэмээчд 2026 Тэмээний баяр наадам 9 төрлийн уралдаан тэмцээнээр зохион байгуулагдсан. За тухайлбал 3 насны тэмээний уралдаан, тэмээн поло тэмцээн, за тэмээтэй бууха тэмцээн, за гээд олон арга хэмжээнүүд зохион байгуулагдсан юм аа. За ингээд их уулын тэмээчд 2026 баяр наадмын аль биесний нээлттэй арга хэмжээ Дундгой аймгийн Дэлгэр хангаа сумын баяр наадмын талбайд зохион байгуулагдлаа. За баяр наадмын эхэнд Дундгой аймгийн Дэлгэр хангаа сумын тэмээчд малчид тэмээтэй баярын жагсаалаар нутаг орныхоо баяр наадмыг чимж оролцсон юм аа. Дундгой аймгийн Дэлгэр хангаа сум бол хизээнээсээ тэмээчд малчдаараа алдартай тэмээнийхээ өв соёлоор Дундгой аймагт төдийгүй улсын хэмжээнд яригддаг ийм улс тэмээний өв соёлтой ийм нутаг ор юм аа. За ингээд Дундгой аймаг тэр дундаа сум орон нутагтаа тэмээгээ өсөн үржүүл тэмээнийхээ өв соёлыг дээж байгаа олон малчид хөдөлмөрчид тэмээгээ унаж тэмээнийхэн эд хавыг гайхуулж тэмээчин хүнийхэн сайхныг харуулж тэмээтэй парад жагсаалаар наадамчин олноо байсгаж байлаа. За ингээд тэмээтэй парад орж ирсний дараагаар Дундгой аймгийн Дэлгэр хангаа сумын их уулын тэмээчд 2026 баяр наадам өргөн дэлгэр эхэлсэн байгаа. За баяр наадмыг нээж сум орон нутгийн удирдлагууд үг хэлж улмаар сум орон нутгийн урлаг соёлын хүмүүс наадамчин олондоо олон сайхан дэмжлэгийг өргөн дэвшүүлж байсан юм аа. За ингээд эрхэм мөндөд үзэгчид та бүхэн баяр наадмын нээлттэй арга хэмжээг хүлээн авч үзнэ. Их уулын тэнгэл мөхөрсөн их говийн сүрэг ич халуун наран гандашгүй тэсвэрт хүлэг их биерэн уул мэт ухаанаараа тэнгэр мэт ижи тэмээ өрсөө энэрэн тэтгэх ариун заншилтай эртнээс өвлөгдсөн Монгол ахын шүтэн эссэн махандач амьдрал бадраах ичидтэн таван хош малын ноён нөрөө болсон тансаг сүрж огсонт хоёр бөхт тэмээ минь. Дундгой аймгийн Дэлгэр хангаа сумын ардын хувьсгалын анхны жилүүдэд говь түшээ тувангийн хошууны Дэлгэр хангаа уулын хошууны хамгийн газарт 1923 оны 7 дугаар сарын 26-ны өдөр шинжилэн байгуулагдсан ба энэ цагаас эхлэн бичээр нутгийн онцлог тохируулан тэмээг өсгөж үржүүлж эхэлсэн байна. Хөдөө аж ахуйн салбарын улсын алдар цолцнуудаас заримыг дурдвал Улсын баатар жигмэдийн Сэретер, хөдөлмөрийн баатар малчин жигмэдийн Жагураал, улсын сайн малчин Ж Долгор, С Цэгмэд, Б Алим, улсын аварга малчин М Дэмбэрэл, С Жаминдорж, Г Чагур, Чагцол, Хумба, Тэрэн, Ч Бадра, И баяр сайхан, улсын аварга малын нийхэмж Х Цэдүдорж, улсын аварга тэмээчин Чоожлын Цэрэн хорол, улсын залуу аварга Д оюун цэцэг С Мөнхтөр, улсын аварга малын эмч Х Цэдүдорж 2020 оны Манчингийн Мөнхбаатар, аймгийн аварга тэмээчин Шархүүгийн Эрдэнэбаатар, Ингэний цагаан эдгээр брэнд бүтээгдэхүүний шагналын эзэд сайжрал болох Д Нэргүй, Д Булгамаа, Д Амар сайхан, Д Уран чимэг тэмээг унлаг ажиллагаанд сургаж Д Тогтчор, Ж Бүдсүрэн, Д Ган зоригт нар эмнэг сургалтын спортын мастер тол хүртсэн зэрэг хөдөө аж ахуйн салбар тэр дундаа тэмээн сүргийг өсгөн үржүүлж байгаа хөдөлмөрийн олон сайчууд тэмээний алдартууд төрөн гарсан нутаг юм аа. Дэлгэр хангаа сумын 2001 оноос эхлэн тэмээ өсгөх түүний ашиг шимийг сайжруулах талаар ихээхэн анхаарч ажиллаж байгаа бөгөөд 2001 онд сумын нийт тэмээн сөрөг 2371 байсан бол 2025 оны жилийн эцсийн тоогоор
5930 болж 60%-аар өссөн байна. Дэлгэр-хангаас өмнө ардын хувьсгалын анхны жилүүдэд ашиг зах зээл гарсан цагаас ч Тэмээн сүргийн бэлчээр нутгийг онцлог тохируулан Тэмээгээ өсгөж үржүүлж ирсэн ийм сайхан уламжлалтай. Дэлгэр-хангаас өмнө хөгжлийг түүхийг бүтээлсэн түүхэн цаг хугацаанд ажиллаж амьдарч байсан болон одоо ажиллаж амьдарч байгаа иргэд маань төр засгийн бодлого шийдвэрийг ухамсарлан хичээнгүйлэн хөдөлмөрлөж улс аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшилт ихээхэн хог нөмөр оруулж ирсэн амжилт төтөл ариунтай Алдартан говьднуудыг олноор төрүүлэн гаргасан алдартны өлгийн түүхэн хөгжлийн гэрч болсон хөдөлмөр шарт түмний өлгийн нутаг билээ. Өнөөдрийн их уулын тэмээчид өвлийн наадамд аймгийн авраг Малчин Ахмад Тэмээчин хөдөлмөрийн говийн улаан түгийн одонд цэрэн жамц Алтан бодгоны эзэн хөдөлмөрийн говийн улаан түгийн одонд цэрэн хорлоо Ахмад болон залуу үеийн тэмээчид авраг сайлчид аймаг сумын алдарт уяачид спортын мастерууд улсын авраг баг тамирчид Өмнөг аймгийн Цогтбаа улам Мандалва сумын уяачд болон полоны баг тамирчид сум багийн удирдлагууд оролцож байгаамаа. Ингээд тав хүндэн дахин талархал илэрхийлээд их уулын тэмээ 2026 өвлийн наадмаа нээснийг мэдэгдэж байна.
Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын хуулийн тэмээчид 2026 баяр наадмын үеэр Сумар нутгийн төлөө өөрсдийн хөдөлмөр зөвлөлөө зориулж яваа. За мөн одоо хөдөө аж ахуйн салбарт олон жил өрөвдөлтөй ажилласан иргэд хөдөлмөрчдийг төрийн болон төрийн бус байгууллагуудын шагналаар шагнаж урамшууллаа. Тухайлбал төрийн дэд одон медаль Алтан гац одонгоор Шавхтай огийн дорь цэргийн шагнаж урамшуулсан бол хүн хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны хөдөө аж ахуйн тэргүүний ажилтнанд цол тэмдгээр Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын Тойлвогийн Чулуун сүхийг, Тойлвогийн Эрдэнэбаатарыг, Тойлвогийн Мөнхбаатарыг, Тойлвогийн Наранболтыг, за Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын Таргат багийн Баяр сайхныг, Таргат багийн Эрдэнэочрыг, Таргат багийн Эрдэнэ жаргалыг, Таргат багийн Гамбат нарыг шагнаж урамшуулсан бол за мөн Номгон багийн Ариун гэрлийг мөн хүн хөдөө аж ахуйн тэргүүний ажилтнанд цол тэмдгээр шагнаж урамшууллаа. За мөн хүн хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны жуу хүчгээр Тойлвогийн Наранбаатарыг, Шавхтай огийн Амар Дүгшинг, Номгон багийн Эрдэнэбат нарыг шагнаж урамшууллаа. Түүнчлэн аймгийн хүндэт тэмдгээр Таргат багийн Цэнцүрэнг, за Суман цэцэг даргын жуу хүчгээр Тойлвогийн Уганбаатарыг, Таргат багийн Болдбаатарыг, за биеийн тэмрийн спортын тэргүүний ажилтнанд цол тэмдгээр Эрдэнэ болгон нарыг шагнаж урамшуулсан юм а.
За хоржилөө. За энэхүү эрхэмнүүд үзэгчтэй. Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын их уулын тэмээчид 2026 тэмээчдийн баяр наадмын хурдан ат энэхүү гарааны 6 дараас иргсэн. За өнгөн дээр 31 дугаартай Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын уяаж манлын өнөр болдын уйшруулж байгаа Ганбаттын Болдбаатарын одоо хурдаад өнгөн дээр одоо гарч ирж харагдаж байна. За хоёр дээр одоо мөн одоо ус Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын уяаж Бацаахны буян үрзэн аймгийн алдартын одоо хурдаад одоо хоёр дээр одоо гарч ирсэн бол гурав дээр Өмнөг аймгийн Цогтгоо сумын алдарт уяаж Улаан хүүгэн оргил эрдэнэ үеж хурдуулж байгаа алдар сайхны сайн цагтын гоё галтар гурав дээр одоо гарч ирсэн. За ингээд эхний 3 атууд нэлээд очтой гарч ирээд хурдан атны хурдааныг одоо өтөөсөн бол дөрөв дээр Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын аймгийн алдарт уяаж Ондормагийн мөнх шируулын одоо хурдан хонгор төсмийн одоо атууд гарч ирсэн ба харагдаж байна. За ингээд одоо эхний 5 атууд одоо ингээд хурдан атны хурдааныг өтөөсөн. За өнгөн дээр 31 дугаартай хурдааны зам дурсан Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын аймгийн манлын өнрөөдөө үеж хурдуулж байгаа Ганбаттын Болдбаатарын одоо хурдан ягаа хотодоо хөтөлсөн байгаа. Хоёр дээр Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын уяач Бацаахны буян үрзийн одоо хурдаад гурав дээр за Өмнөг аймгийн Цогтгоо сумын алдарт байж Улаан хүүгэн оргил эрдэнэ үеж хурдуулж байгаа. За алдар сайхны сайн зөвхөн гоё галтар одоо гарч ирсэн. Гоё галтар одоо Өмнөг аймгийн Баян далай сумын аймгийн алдарт уяаж Өмнөг аймгийн Дэмэсэж спорт уялдаа холбооны нарийн бичгийн дарга Хөвбаатарын төр тайвны Ботгон дэмээ үзэгчтэй. За 2025-аас 2026 оны энэ одоо циклээр одоо их хурдан байгаа. Өвөрхангай аймгийн бүсийн уралдаанд төрүүлсэн амын үзүүнд одоо ордуулсан. Дорногов аймгийн бүсийн уралдаанд амын үзүүнд одоо ордуулсан. За өмнө говьдоо бас олон наадмууд дайрагдад төрүүлчихэд байгаа. Гой галтар өнөөдрийн баяр наадам хурдан одоо атны уралдааны за өнгөний атнуудыг дундаар одоо гарч ирсэн харагдаж байна. За өнгөн дээр одоо шар дэлдэ уралдааж унтсан байгаа атууд одоо Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын уяаж манлын өнөр болдын одоо иж хурлуулж байгаа Ганбаттын Болдбаатарын одоо уралдаан ягаа хатын байгаа шүү үзэгчтэй. За 3 дээр Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын аймгийн алдарт байж Бацаахны буян үрзэн одоо хурдан хөрөө атуудаа гараад ирсэн. Ингээд өнгөний 3 атуудаа гарч ирсэн одоо хурдан атны уралдааныг одоо хөдөлсөн байгаа. За 4 атыг одоо харуулнаа. 4 дээр цагааны наран хүүгэн одоо хурдан атууд орж ирж байгаа. Ойртож яваараа. Ойртод яг ингэ яваад байгаа. За 5 дээр Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын аймгийн алдарт байж Ондормагийн мөнх шируулын одоо хурдан 5 дээр одоо орж ирсэн бол за арын атууд одоо 109 дугаартай хурдан атууд 6 дээр одоо орж ирсэн. За энэ атууд Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын уяач Батбаярын одоо хурдан ат байна үзэгчтэй. Эрдэнэбаатарын одоо Батбаярын одоо хурдан хөрөхөд 6 дээр одоо орж ирээ. За ингээд үзүүрийн 6 атууд арын атнуудаас нэлээд сэрэгхэн болоод хурдан атны уралдааныг хөтөлсөн байгаа. Жаргалын Цэдэн дамбын одоо хурдан ат наатнууд одоо уршилж байна. За цаатал нутгийн зэрэг Өмнөг аймгийн Цогтгоо сумын алдарт уяач Олон баярын одоо Ямсангийн Олон баярын одоо хурдан ат гэсэн. За энэ 3 атууд одоо ингээд өнгөний 6 атны ардар одоо уршилж байгаа харагдаж байна. За гурлаа одоо сайхан халуун гудонд очоод одоо үзүүрийн 6 атан дээр одоо очоод одоо уралдахыг бол баях газаргүй газар бол одоо хараахан болоог байгаа. За ингээд хамгийн наадлын 121 дугаартай уралдааны замд одоо морцоо одоо бор атууд бол Өвөрхангай аймгийн 30 сумын аймгийн алдарт шимэг сургуулийн спортын мастер Жаргалын Цэдэн дамбын одоо хурдан хатын байгаа шүү үзэгчтэй. За цаатал нь одоо энэ их хувийн хурдгалын уяач одоо Дүгрийн Сүбаатар одоо унтсан байгаа артууд бол одоо Өмнөг аймгийн Цогтгоо сумын алдарт уяач Улан баярын одоо Ямсангийн Улан баярын одоо хурдан хат байгаамаа. За ингээд энэ 3 хатууд одоо 5 6 7 8 дээр одоо уршилж байгаа хурдан хатнууд ингээд энэ хамтдаа одоо уршилж байна. За одоо урагшлаад одоо үзүүрийн 6 хатан дээр одоо очиё. За энэ хатнууд одоо урагшлаад үзүүрийн хатнууд дээр одоо очиод бас уралдахыг бол баях газар байгаа үзэгчтэй. За 197 дугаартай уралдааны замд одоо морцсон. За Дундгой аймгийн Үлжээсмийн уяа цагааны наран хүүгийн одоо уралдаан хатууд одоо энэ 5 дээр одоо уршилж байна. За өнгөж уралдаад байсан нэг 18 дугаартай уралдааны замд Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын аймгийн алдарт байж Бацаахны буян үрзийн одоо хөрөө хатвал жоо хойшоо суучих шиг боллоо. Хөлөөхний чинь сулраад бас хойшоо суучих шиг боллоо. За ингээд дөрөвдөө бол одоо Дундгой аймгийн Үлжээсмийн уяач цагааны наран хүү гэж одоо их гой урдгалын уяан дээрээс одоо морцсон. Улаан хатууд одоо дөрөвдөр одоо өргөжүүлж байгаа. Дөрөвдөр одоо өргөжүүлж байгаа. За 5 дээр бол одоо 109 дугаартай уралдааны замд морцсон. Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын Батбаярын одоо хурдан ат. За энэ Ондормагийн мөнх шируулын одоо хурдан 33 дугаартай уралдааны замд морцсон. Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын аймгийн алдарт Ондормагийн мөнх шируулын одоо хурдан хөх хат одоо энэ одоо цагаан хонгор хатууд одоо 3 дээр одоо уршилж байна. За ингээд өнөөдрийн баяр наадмын хурдан атны уралдааныг одоо хөдөлж байгаа. 2 атан дээр одоо очиж одоо харуулнаа үзэгчтэй. За ингээд Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын за 2026 оны их говийн тэмээчид одоо энэ баяр наадмын хурдан атны уралдааны 2 дээр 31 дугаартай уралдааны замд орсон. Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын уяач Ганбаттын Болдбаатарын одоо хурдан хат одоо уршилж байгаа. За энэ одоо хатыг бол одоо манлын өнөр
Өнөр бол одоо уяас болгон тааруулан одоо уйж хурдлуулдаг. За жоохон одоо зог тусаад байх шиг машин зэрэг зог тусаад байт юм бол арын хамтал одоо явах гээд байгаа юм байна л да. Тэмээнүүтэй хамт явах гээд үлдээд байгаа юм байна. Ундрагийн мөгч, ундрамагийн мөгч чиглэлийн атууд одоо 3 дээр үзэж байна. За Дундгой аймгийн Үлзээцмийн уяа цагааны наран хүүгийн одоо улаа 5 дээр. За 109 дугаартай хурлааны замд одоо морцсон. Дундгой аймгийн Дэлгэр хангасан маяг Эрдэнэтбатын Батбаяр хоёрын одоо хурлаа хат ингээд 5 дээр гисэн гээд эхний 5 хатад одоо саллаа. За Соромзон болтой ууган баярын Дундгой аймгийн Дэлгэр хангасан маяг Соромзон болтой ууган баярын даахтын шүү үзэгчтэй. За энэ одоо Чөвчмсэргийн тогтгосроо алдарт одоо уяас болгон тааруулж хурцуулдаг. За энэ хатад бол одоо 6 дээр яваад байна. Жоо зүүн тийш ханараад байгаа юм байна. Уул нь бол яг ингээд замаа одоо явчих юм бол хөлийнх нь урт хурдуул их сайн байна. Даанч одоо тэгээд зүүн тийшээ ингээд ханарч гараад байгаа юм байна. За гоё галтын ард дээр бол энэ 3 тэмээ бол өгөө таваатай уралдааныг одоо хийж байгаа. За хоёр дээр бол одоо 31 дугаарт оруулсан Дундгой аймгийн Дэлгэр хангасан юм уяач Манлын өнөр болтын одоо хувь шурдлуулж байгаа. Ганбатан бол доотор одоо урдаа. За цагааны наран хүүгийн одоо урдуулаад бол за урагшилсаар гоод 2 хатан дээр одоо ирлээ дээ. 3 хатны хооронд бол нэг уралдаа гарах нь барай бол одоо ойрцсон байгаа. За улаан хатыг ирэнгүүт 2 хат одоо явуулсаа. За жоохон наашаа хантаа харах гэдэг юм болов. За ингээд 3 хатууд одоо 2 3 4 хатууд бол богнөрсөн шүү үзэгчтэй. 2 3 4 хатууд бол богнөрсөн. За Болдоотор одоо хатвж байгаа. Ундрамаа мөгч чиглэлийн одоо хатвж байгаа. Цагааны наран хүүг одоо урдаа хатвж байгаа. За араас одоо 2 хат ороод ирсэн дээ. Соромзомлтой ууган баяр одоо урдаа ороод ирсэн. 109 дугаартай уралдааны замд одоо морцсон. За Эрдэнэбатын Батбаярын одоо хурдан хат ороод ирсэн гээ. За ингээд энэ 5 хооронд одоо өрсөлдөөн гарах юм байна. За одоо гоё галтар доо явъя та. За гоё галтар одоо барайнд орж байгаа юм байна үзэгчтэй. Тансаг уралдаан болж байгаа үзэгчтэй. За өнгөн дээр бол Дундгой аймгийн Дэлгэр хангасан мөн уяач Өвнө болтын Манлын өнөр болтын үе шурдуулж байгаа. Ганбатан Болдоотын одоо хурдан хатал. За хоёр дээр хэвээр юм байж үзэгчтэй. За ингээд за өнөр болтын одоо үе шурдуулж байгаа. Ганбатан Болдоотын одоо хурдан хатал. Амын үзүүнд одоо хурдуулаа. Ундрамагийн мөгч чиглэлийн одоо хурдан хатал. Айргийн 3 үзэгчтэй. Айргийн 4 дээр цагааны наран хүүгийн одоо хурдуулаад. Айргийн 5 дээр 69 дугаартай уралдааны замд одоо морцсон. Хурдан хатад орж ирсэн. За гоё халтар эмчтэй одоо явдаг. За 13 турлаа болж байна. За баярлалаа. За баярлалаа. За тэмээ сайхан уралдаж айрагдлаа. Өөрийгөө сайхан танилцуулаад одоо тэмээрийн ханд хоёр үлээ. Нэг Ганбатын Болдоотор гэдэг. Яагаад чи энэ жил хэд уралчлаа? 7-8 уралцсан. 4 орсон. За нотгоонд баяр наадам шүү. За наадам минь төргий та. За хөгжрөлээ. Хат өнөөдөр сайхан нутгийн наадам сайхан айрагдлаа. Баярлалаа. За баярлалаа. Дундгой аймгийн Дэлгэр хангасан үе аймаг алдарт үеч Ундрамагийн мөгч чиргалаг гэдэг юм байна. Миний энэ жил 4-р оролдож 2 орлоо да. За ер нь атныхаа тухай ярил тийм ээ угшил бодсон ба. Нэмийн отхон дэлгэрийн утхан юм байна. Тайлгадаг хордог байсан. Миний хат. Энэ жил хэдтэй вэ? Энэ жил 7 тат. За баярлалаа. За цагааны наран хүүгийн одоо улаан хат өнөөдөр Дундгой аймгийн Дэлгэр хангасан юм баяр наадам сайхан айрагдлаа. Баяраа сэтгэлээс уурлаа. За баярлалаа. Абихгүй галын оёч. Дундгой Үлзээцмийн 4-р малчин наран хөө гэж юм байна. За баяр наадмын сэтгэл үү. Баяр наадам сайхан боллоо. За тэгээд одоо хулаа тайрагснаар таавал одоо сумын алдарт байчин цол боцол хангаж явах шиг байна. Энэ талаараа ярив тий. Тэгж яана нэлгэн сум дээр сайхан ат дөрвөлдүүлээд сумын алдарт байчих болдгийг хангалаа. За голом юм шүү. За баярлалаа. За ат сайхан айрагдлаа. Өөрийгөө сайхан танилцуулах таа хоёр. За Дундгой аймгийн Дэлгэр хангасан Соромзон болтой ууган баяр залуу хийж байна вэ? За ат хэд уралдаан хийж байна? Найзаасаа Эрдэнэтбатын Батбаяр гэдэг найзаасаа аваад анхны уралдаанд дайрагч өртөө нөө. За нутгийн олно наадам юм. За манай нутгийн том сайхан болж байна өө. Хүрлэн зөвлөсөн бүгд наадам баяр мэд сайхан болж байна өө. Дундгой аймгийн Дэлгэр хангасан 2026 оны тэмээний баяр наадмын хурдан атны уралдаан төрүүлж яригдсан атнуудын байшинлыг гардуулах үйл ажиллагаа явагдаж байна. За ингээд одоо баяр наадмын хурдан атны уралдаанд төрүүлж яригдсан одоо атнуудын байшинлыг за сум орон нутгийн удирдлагууд баяр наадмыг зохион байгуулагчийн зүгээс одоо гардуулан өгч баяр хүргэж байна. Ганган сайхан уралдаануудаар дүүрэн борсон. За хурдан тэмээний уралдаан бас зохион байгуулалттай олон газрын одоо сайхан тэмээнүүд одоо ирж уралцсанаар онцлогтой ийм сайхан баяр наадам болсон. За ингээд өргөмжлөл медаль за тэгээд дурсгалын зүйлийг одоо гардуулан өгч баяр хүргэж байна.
За Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын 2026 оны Тэмээний баяр наадмын үеэр одоо шилмэл тэмээнүүдийг тодруулах үйл ажиллагаа явагдсан. За Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын малчид бол бас олон жил одоо шилмэл сайхан тэмээнүүдийг өсгөн өржүүлж, тэмээнийхэн одоо үйлдвэр ухсааг сайжруулах, тэмээнийхэн одоо үс хөлийг тээж ба олон малчид байдаг юм аа. За туссан малчид маань одоо сумынхаа баяр наадамд өргөн дэлгэр оролцож тэмээн сүргийнхаа хамгийн одоо шилмэл сайхан тэмээнүүдэд авчирж иж баяр наадам маань одоо чимэн оролцсон байгаа. За ингээд хамгийн ихэнд одоо шилмэл буурыг одоо шалгаруулсан. За ингээд одоо шилмэл буурыг тодруулахын тулд одоо тэмцээнд одоо оролцож байгаа буурнуудынхаа эддүүд нь тэмээнүүдэн хөтөлж одоо үзэгчдийн өмнөр одоо алхуулж, за тэндээс нь одоо тусгаалan гарсан шүүгчнэр буурн тэмээний одоо хэлбэр хийж шинжийг одоо тодорхойлж одоо өрсөлдөөнийг одоо гаргасан. За олон сайхан одоо шилмэл буурууд бас өнөөдрийн баяр наадамд одоо хүрэлцэн гэж наадамчин олныг баясгаж байлаа. За энэ үеэр одоо бас буурны одоо бас ороо орцсон. За энэ тэмцээний бас нэгэн одоо шалгалт одоо бас шавааг одоо бас харж ясаа. Тэгэл буурн тэмээний гуй хаа хэлбэр хийж ноос, за толгой хэмжээ одоо бас бүхэл зүйлүүдийг одоо шүүгчнэр бол харж дүгнэж хоорондоо ярилцаж одоо шилмэлүүдийг тодруулж одоо дүнгийн гаргасан юм аа. За ингээд Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын их уулын тэмээчид 2026 Тэмээний баяр наадмын шилмэр буурны шалгаруулалт тэмцээн амжилттай явагдаж өндөрлөхөд 1-р хайрын Дэлгэр хангай сумын малчин Цог гэрлийн Улаанбуур орсон бол 2-р хайрын Дэлгэр хангай сумын малчин Эрдэнэбаатарын Харбуур, за 3-р хайрын Дэлгэр хангай сумын Хинквалдын Улаанбуурнууд орж наадамчин олныг баясгасан байгаа. За ингээд баяр наадмын шагнал гардуулах арга хэмжээний үеэр шилмэл буурны төрөлд амжилттай оролцож амжилт гарган сумынхаа 2026 оны Тэмээний баяр наадмын шилмэл буураар тодорсон буурнуудын эзэн хүмүүст нь баяр хүргэж шагналыг нь Сумбар нутгийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэлээ. Шилмэл буур 2 дугаар ондорлоо баяр хүргэе. За баярлалаа. За буурныхаа тухай. За буур өөрөн Дундгой аймгийн Үлзий сумын гайжлан бүдгүний ган үй гэдэг нь утган тийм ээ. Одоо 7 настай буур. 7 настай буур одоо энэ жил 2 жил залуу сайхан буур 2-т орлоо Дэлгэрэнгаа суухнаад баяртай байна. За буур 3-т орлоо баяр хүргэе. За баярлалаа. За өөрийгөө танилцуулаад буурныхаа тухай ярил. За намайг Дундгой аймгийн Дэлгэрэнгаа сумын малчин Мөнх хоёрын Хинквалд гэдэг. Манай буур энэ 7 настай буур Дорногой Мандах сумын Монгол Улсын авраг малчин Баатарын Батөр дүгний Утган буур да. Энэ жил авцарсан. Галбын гоё улаан буур. За Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын 2026 оны их уулын тэмээчид баяр наадам өргөн дэлгэр үзүүштэй олон сайхан үйл явдлуудаар дүүрэн тэмээх тэнгэрлэг амтныг магтан дуусан, тэмээгээ өсгөн өржүүлж хөдөөчмөн салбарт амжилттай сайхан ажил хөдөлмөрчдөж байгаа малчид хөдөлмөрчдийнхөө одоо амжилт бүтээлээр гангарсан, тэднийг одоо магтаж бахархсан ийм сайхан олон үйл явдлуудаар дүүрэн өрнөж байлаа. За Дэлгэр хангай сумын их уулын тэмээчид 2026 баяр наадмын дараагийн тэмцээн уралдаан бол шилмэл энгийг одоо тодруулах арга хэмжээ байсан юм аа. За энэ төрлийн тэмцээнд бас Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын тэмээчид малчид маань шилмэлийн сайхан ингэнүүдэд авчирж ирж тэмцээнд оролцсон байгаа. За энгийн тэмээний одоо хэв шинж болоод үснөөс за тэгээд сүүний гарц гэдэг одоо бүхэл зүйлүүдийн одоо шалгуур тавьж шүүгчнэр маань одоо шалгаруулалтаа хийсэн байгаа. За энэ төрлийн тэмцээнд Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын малчид маань үнэхээр одоо сэтгэл зүтгэл гаргаж хол оройос өөрсдийнхөө одоо шилмэл сайхан тэмээнүүдэд авчирж ирж өрсөлдсөн юм аа. За ингээд одоо шүүгчдийн дүн гарч шилмэл сайхан энгийг тодруулах тэмцээний дүн гарахад 1-р Дэлгэр хангай сумын аймгийн авраг тэмээчин Мөнхбаатарын хар анги төрөөс амжилттай үзүүллээ. 2-р Дэлгэр хангай сумын малчин Жаргал сайхны борон, 3-р Дэлгэр хангай сумын малчин Наранбаатарын хонгор анги одоо шалгарсан амжилтыг үзүүлсэн байгаа. За ингээд шилмэл сайхан энгийг тодруулах арга хэмжээ өндөрлөж за шилмэл сайхан энгийнээр тодорсон ингэнүүдийн эзэн хүмүүст нь баяр наадмын зохион байгуулагч нөгөөс өргөмжлөл медаль, мөнгөний шагнал, дурсгалын зүйлийг хардуулан өгч баяр хүргэсэн юм аа. Сүүтээ ингээ 1-р онд орж баяр хүргэе. Өөрийгөө танилцуулаад ингэнийх нь гоё ярьж. Би аймгийн аврах сайлчин Булгамаа гэж юм байна. За. Ингээ 1-р баяр орсонд баярж байна. За инг хаанх юм бэ? Манай Ботгон тэмээ. За наадмын хасдаг даа. Наадам сайхан болж байна. За энэхүү эрхэмнүүд үзэгчтэй Дундгой аймгийн Дэлгэр хангай сум зохион байгуулж байгаа уулын тэмээчид 2026 баяр наадмын хурдан тайлгийн гарааны 6 дээрээс нэгэн зэрэг сайхан эргэж байгаа торгон мөчийг одоо үзэгчтэй харж байна. За хамгийн талаар аймгийн алдартай Дундрамагийн мөнхчөр одоо унж дурж байгаа Баян мөнхийн намсрай жуу одоо урдан тайлаг наадлаар одоо гарч ирсэн маань Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын. За мөн одоо түүний уралдаар Өмнө аймгийн Булган сумын үеч сайн хүүгийн Түн баярын тайлаг байна.
аймгийн алдартай даваадарч алдар сайхан уяж хурлуудыг тайлгарч ирсэн байна. Дунд нь одоо ягаан гоцтой хөвгүүд урдан тайлгад гарч ирсэн. Дунд аймгийн дэлгэрэн газар маяг Даваагийн Батбаярын одоо урдан тайлгад гарч ирсэн байна. Төвшинбаяр гэдэг унтсан байгаа харагдаж байна. 69 дугаартай урдааны зам дурдсан Дунд аймгийн дэлгэрэн газар аймгийн алдартай Чөлтөмсрийн тогтгосрын одоо урдан хөрөн тайлгад гарч ирсэн байна. Алдарт өөрөө унтсан байгаа харагдаж байна шүү үзэгчтэй. За хамгийн цаатлаар 18 дугаартай урдан тайлгад үзүүлдэр нэлээд ширэг хөлтөд гарч ирлээ. Энэ Дунд аймгийн дэлгэрэн газрын аймгийн алдарт уяаш Бат сайхны боён үлзийн одоо урдан тайлгад гарч ирсэн байна. За ингээд урдан тайлгны урдааныг Өмнөг аймгийн Зогтоос сумын аймгийн алдарт уяаш Даваадарч алдар сайхны уяж урдуулж байгаа. Өмнөг аймгийн Болгон сумын уяаш Сайн хүүгийн Төмбаярын одоо урдан тайлаг хөдөлж байгаа үзэгчтэй. За түүний арал дээр одоо 78 дугаартай урдан тайлаг одоо гарч ирсэн байгаа. За ингээд 3 дээр 103 дугаартай урдааны зам дурдсан Өмнөг аймгийн Цэцгийн сумын уяач манай амар төвшингийн хөө боён нэмгийн одоо урдан тайлаг бол одоо бас 2-ын бөөрөн дээр одоо гарч ирээд урдан тайлагны уралдаанд гарсан байна. 4 дээр одоо Дунд аймгийн дэлгэрэн газар сумын аймгийн алдарт уяаш Чөлтөмсрийн тогтгосрын одоо урдан тайлаг 4 лүү шуургаж байгаа харагдаж байна шүү. За ингээд өдрийн дөрөв тайлаг бол өд өмрийн зайтай хөтөлсөн. Арын тайлагны ширүүг боож ирлээ. 31 дугаартай уралдааны зам дурдсан урдан тайлагаас одоо орж ирсэн. Энэ одоо Дунд аймгийн дэлгэрэн газар уяаш Цэрэн нормын Дөвгөр Баатрын одоо урдан тайлаг наатлаар орж ирж байгаа харагдаж байна. Дөвгөр Баатрын тайлаг одоо орж ирж байна. За энэ бөөн тайлагнууд ар дээр 200 дугаартай уралдааны зам дурдсан Өмнөг аймгийн Зогтоос сумын уяаш Цэцэг сэрэнгийн одоо 2-ын одоо урдан Тогруулан гэдэг тайлаг одоо орж ирж байна. Одоо 2 одоо өөрөө унтсан байгаа харагдаж байна шүү үзэгчтэй. За дундуур тэр 17 дугаартай уралдааны зам дурдсан Дунд аймгийн Үлзий цэмээс Тэмбэрлийн одоо Үзий Баатрын одоо урдан одоо тайлаг одоо орж ирж шүү үзэгчтэй. Төвшин Баатрын тайлаг одоо орж ирж байна үзэгчтэй. Их говь уртгалын уяан тэрс одоо мордсон Тэмбэрлийн Төвшин Баатрын тайлаг Дунд аймгийн Үлзий цэмээс одоо ирж урж байгаа тайлаг уяачийн тайлаг одоо орж ирсэн харагдаж байна. За тэр 3 дээр 58 дугаартай уралдааны Дунд аймгийн дэлгэрэн газар маш Даваагийн Батбаярын одоо урд шар тайлаг 3 дээр 4 дээр Өмнөг аймгийн Дунд аймгийн дэлгэрэн газар аймгийн алдартай Шөлтөмсрийн тогтгосрын одоо урдан тайлаг. За 5 дээр Дунд аймгийн Үлзий сумын уяач Тэмбэрлийн Төвшин Баатрын одоо урдан тайлаг. За наатлал нь одоо 31 дугаартай уралдааны зам дурдсан урдан тайлаг нэлээд ширэг хөлдөө орж ирээд өдрийн тайлагуудаар сайхан уралдааныг гаргаж байгаа. Энэ тайлаг Дунд аймгийн дэлгэрэн газар Дөвгөр Баатрын тайлаг одоо ороод ирсэн байгаа. За цаатал дээр 28 дугаартай уралдааны зам дурдсан Дунд аймгийн дэлгэрэн газар аймгийн алдарт уяаш Мандлын өндөр үлдэн уяж урдуулж байгаа. Ариун болдын одоо урдан халдсан тайлаг бас одоо өдрийн тайлгуудаар 28 дугаартай хар хувцастай уралдаан журдсан бас одоо ороод ирсэн байна. За ингээд өнгөний нэг 7-8 тайлаг бол одоо бас яг бөөндөө одоо Дунд аймгийн дэлгэр хангацмын их үүдийн тэмээчд 2026 бай наадмын урдан тайлагны уралдааныг одоо хөтөлсөн. За 7-8 тайлаг бол одоо бөөндөө одоо өршөж байна. За арын 2 тэмээ бол одоо шахаад орж ирсэн. Барай одоо харагдж ирсэн. Өмнө Дунд аймгийн дэлгэр хангацмын уяаш Мандлын өнөр үлдэн одоо 2 тайлаг бол одоо бас араас нь зүтгээтэй одоо өршөж байгаа. За урдлын хоёрчул ашиг хөдлөхгүй байна да. Их л одоо хадгалж байгаа шиг байна. За барай одоо харагдаад ирсэн хүүхдүүд одоо уралдаан шинээр бол одоо ингээд урдан тайлгаа одоо оршуулнаа. За үзүүр дээрээ төрүүгээ шийтгэл ийм одоо уралдаан болчихлоо да. Үзүүр дээрээ төрүүгээ шийтгэхэд ийм одоо уралдаан болчихлоо. Энэхүү Дунд аймгийн дэлгэр хангайн сумын 2026 оны их үүдийн тэмээчд Баяр наадмын хурдан тайлагны үзүүрийн дөрвөн тайлагны дөмөкгүй уралдааныг үзэгчтэй авга харж байна. За Өмнөг аймгийн Зогтоос сумын аймгийн алдарт уяач Даваадарчийн алдар сайхны уяж урдуулж байгаа. Өмнөг аймгийн Болгон сум уяач Сайн хүүгийн Төмбаярын одоо урдан тайлаг өнгөн дээр хэвээрээ шүү үзэгчтэй. Өмнөг аймгийн Зогтоос сумын уяач Майнагийн амар төвшинг уяж урдуулж байгаа. Боён нэмгийн одоо урдан тайлаг 2 дээр. За Дунд аймгийн дэлгэрэн газар аймгийн алдарт уяач Мандлын өнөр болдын уяж урдуулж байгаа. Дөвгөр Баатрын тайлаг. За мөн одоо ариун болдын 2 тайлаг гэсэн 2 тайлаг бол одоо 3-4 дээр явж байгаа маа. За одоо ингээд 200 м-ийн зай өргөж хосгүй сайхан уралдааныг 4 тайлагны уралдаан харуулж ийн үзэгчтэй. За бүтэн баяраа гараад ирсэн. Ингээд Өмнөг аймгийн Болгон сумын уяач Сайн хүүгийн Төмбаярын одоо урдан ор тайлаг одоо бүтэн баяраа одоо гараад ирсэн шүү үзэгчтэй. За ингээд эрхэм мөндөд үзэгч та бүхэндээ өргөн барьж байгаа Дунд аймгийн дэлгэр хангайн сумын 2026 оны за их үүдийн тэмээчд Баяр наадам болоод хөрөл бүлийн медаль Баяр наадмын хурдан тайлаг барианд орж ирэхэд Өмнөг аймгийн Болгон сумын уяач Сайн хүүгийн Төмбаярын одоо урдан бор тайлаг төрүүлээ үзэгчтэй төрүүлээ. За амун үзүүн дээр Өмнөг аймгийн Зогтоос сумын уяач Майнагийн Боён нэмгийн одоо урдан тайлаг 3 дээр эний тайлаг орлоо. Дөвгөр Баатрын тайлаг 3 дээр орлоо. 4 дээр за Өмнөг аймгийн Дунд аймгийн дэлгэрэн газар сумын аймгийн алдарт уяач Мандлын өнөр болдоо уяж урдуулж байгаа. Ариун болтой халдсан тайлаг 4 дээр одоо ордлоо. За ингээд эхний 4 тайлаг бол одоо ингээд үзээтэй сайхан уралдааныг гаргаж ингээд 4 тайлаг бол ингээд барай гарлаа үзэгчтэй. За бас л одоо яг л өдөр дээр болсон. За ингээд 5 дээр Өмнөг аймгийн Цогтоос сумын уяач Цэцэг сэрэнгийн одоо 2-ын одоо урдан тайлаг айргийн 5-д одоо ордлоо үзэгчтэй. Одоо 2-ын тайлаг айргийн 5-д одоо ордлоо. За эхний ингээд 5 тайлаг бол одоо орсон байгаа. За эхний 5 тайлаг бол одоо ингээд
үзээтэй сайхан уралдааныг гаргаж, үзүүштэй сайхан уралдааныг гаргаж, наадамчин олныг баясгаж барайнд одоо орж ирлээ. Алдар сайхан алдартай үед өнөөдөр Дундгоймгийн Дэлгэрэнгаа нутаг сайхан наадж байна. Тайлаг төрүүлглээ баяр хүргэе. За баярлалаа. За. Тайлагныхаа тухай ярив. За энэ манай найз Тэмээ байгамда түн баярыг. Энэ жилийн уралдаанууд. Энэ жил 4 уралдаж 3 орчих. Ааха. Тий. За наадам студио болох тий. За наадам сайхан болж байна дөө Тэнгэрэнгаа сайхан. Бүгэнлэгээр сайхан болж байна. Буйнамхийн тайлаг өнөөдөр Дэлгэрэнгаа сумын наадамд айрагдлаа баяр хүргэе. За баярлалаа. За амуу зөндөө оролцсон тайлагныхаа тухай ярив. За миний улаанд энэ жил 6 орлоо 6 орлоо. Ааха. Хаана орлоо? Энэ жил хурдан байгаа даа. Намар нэг 2 бага бацтай орлоонд ороод Хамбог цумын баяр наадамд очиараад Манлын зүүн бүст ороод сая суманда очиж ирсэн. За наадам студио. Өө сайхан төлж гэнэ. Цагаагаар сайхан наадам төлж байна. Тайлаг сайхан айрагдлаа баяр хүргэе. Баярлалаа. Сайхан батлаа. За өөрийгөө сайхан танилцуулаад тайлагныхаа тухай ярив. За би Дундгоймгийн Дэлгэрэнгаа сувь. Болдоо трээр болдогч залуу байчраа. Нэг шар тайлаг манай хадбах зөргтийн бацыг яхаа бодоход байгаа. За наадам студио орсон. За нийт Дэлгэрэнгаачудаа сайхан наадаарай л гэжлээ те. За одоо өнөөдөр Дэлгэрэнгаад ирж тайлгаа харагдуулаа баяр хүргэе. За баярлалаа. Өнөөдөр сайхан Дэлгэрэнгаа наадамд ирж тайлгаад хавд орсонтой баяртай байна. За миний тайлаг өмнө цогтоо сумын 400 уг баяр ахаа бодсон юм байгаамаа. Уг баяр ахтаа баярлалаа. Уяа төлгийн тааруулсан сумын активиас бүр таваатай баярлалаа гэж хэлээ даа дүүтэй. За наадам хийж байгаа бол Дэлгэрэнгаа цэцээ баярын мэнд хүргье. За Дундгоймгийн Дэлгэрэнгаа сумын их уулын тэмээчид 2026 баяр наадмын хурдан тайлагны уралдаанд төрүүлж яригдсан тайлагнуудын байшинлыг гардуулах үйл ажиллагаа явагдаж байна. За ингээд одоо хурдан тайлагны уралдаан одоо нутаг нутгийн олон сайхан одоо тайлагнууд одоо уралдаж одоо үзүүр дээрээ одоо төрүүгээ шийдсэн юм сайхан уралдаан боллоо. За ингээд сумын одоо удирдлагууд баяр наадмыг зохион байгуулагчдын зүгээс Дундгоймгийн Дэлгэрэнгаа сумын 2026-ны тэмээний баяр наадмын хурдан тайлагны уралдаанд төрүүлж яригдсан тайлагнуудын эзэн хүмүүст нь баяр хүргэж хөрөмжил медаль мөн одоо ус дурсгалын зүйлийг одоо гардуулан өгч баяр хүргэлээ. Дундгоймгийн Дэлгэрэнгаа сумын 2026-ны их уулын тэмээчид баяр наадмын бас нэгэн одоо сонирхолтой уралдаан тэмцээн бол тэмээчийн хүний өв соёл, тэмээний одоо идэл хэрэглэл, тэмээний гайхамшигыг одоо олон нийтэд сурталчилсан, харуулсан тэмцээн уралдаан болох сайхан тэмээтэй ганган хосын тэмцээн байлаа. За энэ төрлийн тэмцээн бас өрсөлдөөнтэй өргөн дэлгэр одоо сайхан зохион байгуулагдсан. Дэлгэрэнгаа нутгийн тэмээчид малчид маань хосоороо тэмээнийхэн зүс өөрсдийнхөө өмссөн хувцас, дээл, идэл хэрэглээрээ гангарч мөн одоо тэмээчийн хүнийхээ идэл хэрэглэл аян жинд одоо авч явахдаа одоо авч явдаг бүхэл зүйлүүдийг одоо харуулж тэмээтэй ганган сайхан хосын тэмцээнд оролцсон юм аа. За ингээд тэмээтэй ганган сайхан хосын тэмцээнд оролцсон оролцогч нар маань одоо эхний ээлжинд тэмээгээ унаж, наадмын талбайгаа нар зөв тойрж, наадамчин үзэгч олон дунд хүндэтгэж, мөн одоо бас шүүгчнэр эндээс тэмээгээ хэрхэн идэж унаж байна, тэмээнийхээ идэл хэрэглийг хэрхэн харуулж байна. За мөн одоо тэмээч нь хэрхэн одоо бас хиймэрлэг байна гэдэг одоо бүхэл зүйлүүдийг харсан. За үүний дараа одоо тэмээнээс оролцогч нар буугаад тэмээгээ хөтлөөд одоо шүүгчнэр дээр ирэхэд шүүгчнэр одоо нэг бүрчлэн одоо бүх зүйлүүдийг одоо шалгаж тодруулж тэмээтэй ганган сайхан хосын тэмцээний дүнгийг гаргасан юм аа. За ингээд Дундгоймгийн Дэлгэрэнгаа сумын 2026-ны их уулын тэмээчид баяр наадмын тэмээтэй ганган хосын тэмцээн өндөрлөхөд нэгдүгээр Дэлгэрэнгаа сумын оролцогч Батбаяр мөнх сайхан нарын бас нэгдүгээр байранд орсон бол хоёр Дэлгэрэнгаа сумын Толвогийн Мөнхтөр Дарин маань нар 2 дугаар байранд орж 3 дугаар байранд Дэлгэрэнгаа сумын Гансөх Оюун цэцэг нар орлоо. За харин тусгай байранд Дэлгэрэнгаа сумын Баярмаа, Цэрэндва, Цэрэнбямба гэдэг одоо бас хөрхөн хүүхдүүд тусгай байранд одоо орсон амжилтыг үзсэн юм аа. За ингээд баяр наадмыг зохион байгуулагчдын сайхан тэмээтэй ганган хосын тэмцээнд амжилттай оролцож шагналт байранд одоо шалгарсан амжилт гаргасан хүмүүсийн одоо хосуудын маань шагналыг гардуулан өгч баяр хүргэсэн юм аа. Сумынхаа энэ наадмын сайхан хосын тэмцээнд одоо төрүүлээ баяр хүргэе. За баярлалаа. За өөрсдөө сайхан танилцуулбай. За би одоо Дундгоймгийн Дэлгэрэнгаа сумын Нэгдүгээр малчин Батбаяр гэдэг хүн байна. Тэмээчин. Одоо 97 оноос ажил ингээд тэмээ дагаж ингэж яваа. Тэгээ одоо тэмээтэй оноо 92 хатайгаа одоо 19 оноос шуунж идэлж ингэж бүх юмд оролцож энэ өнөөдөр бол одоо фало, шагаа
шүүрэг тэмцээн бүгдэнд нь оролцож байна. Хоёр тэмээр ингэж оролцож өнөөдөр сайхан төрүүллээ. Маш их баяртай байна. За энэхүү эрхмүүд үзэгчдээ Дундгой аймгийн дэлгэр хангай сумын 2026 оны их уулын тэмээчид баян наадмын хурдан тором гараар 6 дараа гэсэн Дундгой аймгийн дэлгэр хангай сумын Цэрэн Нурмын Дүгүрбаатарын одоо хурдан тором өнгөн дээр одоо гарч харагдаж байна. За одоо Дундгой аймгийн дэлгэр хангай сумын аймгийн алдартай яач мөг чаргал одоо унцсан байгаа харагдаж байна. За 117 дугаартай уралдааны замд томорцсон Дундгой аймгийн үлдээсэн байж за их говийн хурд галын үеяч Тэмбэрлийн Төвшинбаатарын одоо хурдан дором бас одоо үзүүр дээр одоо гарч иж харагдаж байна. 79 дугаартай уралдаанаас Дундгой аймгийн дэлгэр хангаас мэж очир сүрэнгийн өн хүүгийн дором одоо энэ 2 дээр одоо гарч ирсэн байж үзэгчтэй 74 дугаартай уралдааны замд одоо орсон дором. За түүний цаатал дээр 74 дугаартай хурдан дором бол нэлээд ширэг хөлтэй гарч ирээд хурдан доромны уралдааны 3-4 бөөрөн дээр одоо гарч иж харагдаж байна. За одоо ингээд энэ торомнууд бол одоо өнөөдрийн баян наад хурдан дором гэсэн. За 2 дээр явж байгаа энэ 79 дугаартай хурдан дором Дундгой аймгийн дэлгэр хангаас мэ очир сүрэнгийн өн хүүгийн дором шүү үзэгчтэй. Түүний уралд дээр одоо хурдан доромны уралдааныг 43 дугаартай уралдааны замд одоо мордсон. Дундгой аймгийн дэлгэр хангаас мэж Цэрэн Нурмын Дүгүрбаатарын одоо хурдан доромны уралдааныг одоо хөдөлсөн байгаа. За 3 дээр Өмнөг аймгийн Цогтоосон аймгийн алдарт уяаж Цэцэг жаргалын Батөр алдартын одоо хурдан дором 3 дээр одоо гарч ирсэн харагдаж байна. 117 дугаартай уралдааны замд орсон. Дундгой аймгийн үлдээсэн их говь хурд галын уяач Тэмбэрлийн Төвшинбаатарын дором 5 дээр одоо гарч ирсэн болвол цаатлаар 3 дээр 3-4 бөөрөн дээр хиний дором одоо гарч ирсэн байна. Өмнөг аймгийн Цогтоосон аймгийн алдарт байж алдар сайхны их сайн зөгтийн одоо хурдан дором 4-5 бөөрөн дээр хамгийн цаатлаар одоо гарч ирсэн. За эхний 5 дором бол одоо нэлээд ширэг хөлтэй гарч ирээд Дундгой аймгийн дэлгэр хангаас их уулын одоо тэмээч 2026 тэмээний баян наадмын хурдан торомны уралдааныг хөдөлсөн. Өнгөн дээр 43 дугаартай Дундгой аймгийн дэлгэр хангаас Цэрэн Нурмын Дүгүрбаатарын дором шүү үзэгчтэй. Наадлаар 117 дугаартай уралдааны замд орсон Дундгой аймгийн үлдээсэн байраад их говийн хурд галын уяач Тэмбэрлийн Төвшинбаатарын дором одоо 2 дээр одоо гарч ирсэн. За 3 дээр 79 дугаартай уралдааны замд Дундгой аймгийн дэлгэр хангаас очир сүрэнгийн өн хүүгийн дором 3 дээр. За наадлын одоо энэ 851 дугаартай уралдааны замд орсон дором болоод Өмнөг аймгийн Цогтоосон аймгийн алдартай Цэцэг жаргалын Батрын одоо хурдан шар тором юм байгаа юм. За шар тормын цаатлаар одоо шамбар малгайтай сайн зөгтөнц өөрхөн дормог одоо онцон. Одоо Өмнөг аймгийн Цогтоосон аймгийн алдартай Тавадаржин алдар сайхны хөө сайн зөгтөн одоо хурдан дормог гарсан. За ингээд эхний 5 дормоо явуулчаа. Ингээд эхний 5 дорм одоо өнөөдрийн баян наад хурдан торомны уралдааныг одоо хөдлөөд байвч наацаа онгойлох ширхэ. За эхний 5 дорм just очтойхон гарч ирээд одоо нилээн одоо холхон тасраад одоо хурдан 5 дормыг хурдан торомны уралдааныг бол хөдлөөд одоо гарсан байна үзэгчтэй. За арын тормнууд одоо орж ирсэн. За 6 дээр энэ Дундгой аймгийн дэлгэр хангаас сумын алдарт байж Нэмээ отхон дэлгэрийн одоо хурдан дорм 6 дээр одоо орж иж харагдаж байна. 21 дугаартай уралдаансан одоо Өмнөг аймгийн Номгон сум яач Өнөр цэцгийн Боёнбатын одоо хурдан дорм одоо орж иж байна. Наадлаар Өмнөг аймгийн Номгон сумын яач Бачаргалын анхуурын дорм одоо орж иж харагдаж байна. Цаатлаар 103 дугаартай уралдааны замд орсон ягаан гоцтой өгöd уралдаан жунсан дорм бол Өмнөг аймгийн Цогццын сумын сумын алдарт байж Манигийн амар төвшингийн хөө Сэргэлбатын одоо хурдан дорм байна. 42 дугаартай хурдан дорм нэлээд ширүүхэн одоо орж ирсэн. За энэ Дундгой аймгийн дэлгэр хангаас мэж Гамбатын Болдбаатарын одоо хурдан дорм наадлаар цаатлаар энэ яг хийн дээр одоо 42 дугаартай уралдааны замд дорм. За нэг 10-ын бөөрөн дээр одоо орж ирсэн. За дахиад хойшоо суушаа 10-ын бөөрөн дээр одоо орж ирсэн. 10 дээр одоо гэсэн шүү. 10 дээр одоо орж ирлээ. За 11 14 15-ын дормод одоо орж иж байна. Жоо ойртоод явуулчих. За ингээд одоо энэ дормнууд бол одоо ингээд 11 2 3 бөөрөн дээр явж байгаа. 77 дугаартай хурдан дорм орж ирсэн. Дундгой аймгийн дэлгэр хангаас Төмөн хотын Цэдэнгийн дорм одоо орж ирсэн ба харж байна. 77 дугаартай энэ хар хөрөнгөтэй өгдөнцөн. За цаатлага нь одоо зингэр хүрдэгтэй өгдөнцөн одоо хурдан дорм одоо орж ирсэн. Дахиад одоо хойшоо зугаад арын тормуудаа харуулъя. 74-тэй дорм одоо нийл араас одоо орж иж байна. 14 5-ын бөөрөн дээр одоо орж иж байна. Энэ одоо Дундгой аймгийн хангаас яаж Гамбаатрын дорм шүү үзэгчтэй. Санживын Гамбаатрын одоо хурдан дорм. Түүний харал дээр 22 дугаартай хурдан дорм 14 5-ын бөөрөн дээр одоо орж ирлээ үзэгчтэй. 22 дугаартай уралдаансан Дундгой аймгийн дэлгэр хангаас яаж Ганцүхийн Бачаргалын одоо хурдан дорм 22 дугаартай уралдааны замд одоо морцсон харагдаж байна. 75 дугаартай хурдан дорм одоо орж ирсэн. Дундгой аймгийн дэлгэр хангаас яаж Тамирын сүрэнгийн Эрдэнэбаатарын дорм 15-ын бөөрөн дээр орж ирсэн. За ингээд манай зурлаач одоо жоо урагшлаад явъя. За Манигийн амар төвшингийн хөө Бацаргалын дорм. За Дундгой аймгийн үлдээцмийн уяач их говь хурд галын уяач Тэмбэрлийн Төвшинбаатарын тором. За Өмнөг аймгийн Цогтоосон аймгийн алдарт Тавадаржин алдар сайхны хөө сайн зөгтийн тором гэсэн 3 тором одоо хамтаа одоо өршилж байгаа. За 12 торомчин бол одоо бас байгаа. За 79 дугаартай уралдааны замд томорцсон дорм. За энэ Дундгой аймгийн дэлгэр хангаас мэж очир сүрэнгийн өн хүүгийн дорм 4 дээр шүү үзэгчтэй. Очир сүрэнгийн өн хүүгийн дорм 4 дээр 5 дээр Өмнөг аймгийн Цогтоосон аймгийн алдарт байж Цэцэг жаргалын Батрын одоо хурдан дорм гэсэн. За энэ дормнууд болж байгаа. За 12 дорм чинь бидний араас бас шахаад одоо орж ирж байгаа шиг байна. За 12 дорм ч ороод ирсэн. Нямын отхон дэлгэрийн улаан дорм
За 9 дугаартаа урдааны зам одоо морцсон өмнө гомгийн номгон сум яаш Бачаргалын анх 2-ын тором гэсэн. За ингээд одоо үндсэндээ 7 тором нийллээ даа үзэгчтэй. Бачар 7 тором уралдаан нийлсэн. За наадлаа 2 тором нийлсэн. За үзүүштэйг уралдаан гарахандаа 7 тором нийлсэн учраас манайхан бадаа бас очиж нийлж уралданаа. Яг ойртож одоо харуулнаа. За 7 торомны орон чинь довтойгоо уралдаан гарахандаа үзүүр дээр төрүүгээ шийтгэндээ үзэгчтэй. За аль нь одоо алан шар 6 дээр одоо гिचгэж өнөөдрийн одоо Ихуудын дундгой аймгийн дэлгэр хамт орно шүү. Дундгой аймгийн дэлгэр хангаас 2026 оны Тэмээчдийн баян наадмын хурдан торны уралдаан төрүүлгийг одоо бүгдээрээ харах болно. За манай жолооч яг зэрэгцээд энэ замаар зэрэгцээд одоо яг орно шүү. За ингээд хурдан торны уралдааныг 200 дугаартай Нямын отхон дэлгэр гэдэг үеч бол нутаг дээр тормоо төрүүлгийг бол одоо байх газар боллоо үзэгчтэй. Яг зэрэгцээд яваарай. Дундгой аймгийн дэлгэр хангаас сумын алдарт бай. За эндээс нэг 300 200 метрийн зав үлдсэн шүү үзэгчтэй. Сумын алдарт байж Нямын отхон дэлгэрийн үеч за их говийн урдгалын үеч Нямын отхон дэлгэрийн одоо норм өнгөн дээр болсон Майнагийн амар төвшингийн одоо урд норм 2 дээр одоо оршуулж өгнө үзэгчтэй. Дундгой аймгийн үлзээсэн байж Төвшинбаатарын норм 3 дээр үзэгчтэй. За ингээд цаатлаас одоо устгахад одоо торм ороод ирсэн. За үзүүрийн уралдаан шилд үзүүштэй сайхан болох нь алтан шар 6 дээр айл нэг гიშгүү бүгдээр харийн үзэгчтэй ингээд Дундгой аймгийн дэлгэр хангаас сумын алдарт байж Нямын отхон дэлгэрийн улаан торм наадлаар одоо зүтгээд за ингээд Нямын отхон дээр жоо Нямын отхон дээр одоо урд норм төрүүлээ үзэгчтэй төрүүлээ. За цаатлаар Майнагийн амар төвшингийн одоо урд норм 2 дээр одоо урдлаа. Сайн зөвхөн норм 3 дээр үзэгчтэй 4 дээр Төвшинбаатарын норм одоо урдлаа. 5 дээр Цэцэг Жаргалын Баатарын одоо урд норм одоо урсан бол 7 дээр Өнгөөгийн торм одоо урдсан. За цаатлаар 9 дугаартай торм бас одоо орсон шүү. Анх хоёрын торм одоо орсон байх хэвээр. За ингээд одоо аргагүй одоо үзүүр дээрээ төрөө аргаа шийдсэн үзүүштэй сайхан уралдааныг бол гаргалаа. Өнөөдөр тормны уралдаанд сайхан тормоо төрүүллээ баяр хүргэе. За баярлалаа. За өөрийгөө сайхан танилцуулаа тормоны тухай тий. Дундгой аймгийн үлзээсэн үеч Тэмбэрлэн Төвшинбаатар гэж байна. Энэ торм маань энэ дэлгэрэнээс маань ямар утхан дэлгэр гэж ах юм маань утхан тэм байгаамаа. За наадам сэтгэлээ. Оо наадам сайхан болж байна. Их уулын тэмээчд гэж өргөн дэлгэр наадам болж штэ. Хэлбэр уламжлуулан зохиогддог наадам торм төрүүлгэсэндээ баяртай байна. Сайхан уралдаж торм ам үзүүлээ баяр хүргэе. За тэгэл баяртай сайхан байна уу? Аа. За тормныхоо тухай яриул тээ. Йоо миний торм Баянгол аймгийн баян гэсэн Монгол салдартай Санжавч гарах хасвсан дор маа. Аа. Номгон нутгаас ирж Дундгойн одоо дэлгэрэн наадам тормо харагдуулаа баяр хүргэе. За баярлалаа. Намайг өмнө номгон сумын Төхөмбөгийн малчин Бачаргалын анх 2 гэдэг. Намын тухай зорж 2 торомтой орлоо. Аа. Тэгээ 2 тором 1.8-аар 1.8-аар 1.5-аар орлоо. Сайхан наадам боллоо ингээд. Сайхан наадам исэн Дундгой аймгийн дэлгэрэн сумын малчид хөдөлмөрч ард түмэнд баяр хүргэе. Сайхан наадлаа. За эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ өргөн барьж байгаа Дундгой аймгийн дэлгэрэн гасам 2026 оны их уулын тэмээчд баяр наадмын за хурдан тормны уралдаанд төрүүлж яригдсан тормнуудын байшиглыг гардуулж өгч байна. За үнэхээр одоо үзүүр дээр галтай ганган 7 тормны оронд довтойгоо уралдаан болсон тус баяр наадмын төрөө айргийн тормнууд нь байшиглын одоо гардуулж байна. Ингээд өрөмшил медаль, дурсгалын зүйл мөнгөн шагналаар одоо шагнаж урамшуулсан байгаа. Ташхимдуулахад за 6-аас 10 тутаа ордсон бүх тэмээнүүдийг барьж байшиглал гардуулсан дуулахад таатай байна. За ингээд тормны уралдаанд төрүүлж яригдсан тормны эзэн хүмүүст нь баяр хүргэж шагналыг гардууллаа. За Дундгой аймгийн дэлгэр хангас сумын 2026 оны Тэмээний баяр наадмын үеэр Тэмээн поло тэмцээн бас зохион байгуулагдсан байгаа. За тэгэд Дундгой аймгийн дэлгэр хангаа сумын одоо тэмээчд малчид маань ус эртээр үеэс Тэмээн поло спортоор хичээлж олон сайхан одоо амжилтыг гаргаж ирсэн ийм одоо нутаг орон. За энэ жутгаараа одоо Тэмээн поло спортын уралдаан тэмцээнд Дундгой аймгийн дэлгэр хангаа сумын одоо тэмээчд малчид маань ус өргөн дэлгэр одоо оролцсон байгаа. За мөн одоо бас Өмнөгой аймгийн сумдуудын одоо баг тамирчид хүрэлцэн гэрж оролцсноороо за Тэмээн поло спортын уралдаан тэмцээн илүү өрсөлдөөнтэй, за чанартай, чансаатай зохион байгуулагдсан маа. За ингээд Тэмээн поло спортын тэмцээнүүд нийтдээ 6 баг одоо өрсөлдөж, за 6 баг маань одоо бас 2 хэсэгт одоо хуваагдж одоо Тэмээн поло тэмцээгээр одоо өрсөлдсөн байгаа. За ингээд Тэмээн поло тэмцээний дүн гарахад 1-р ойронд Дэлгэр хангаа сумын Болдбаатар ахлагчтай баг тамирчид орсон бол 2-р ойронд Буян үлзий ахлагчтай баг тамирчид, за 3-р ойронд Соёл Эрдэнэ ахлагчтай баг тамирчид орсон амжилтыг үзүүлсэн юм а. За ингээд Тэмээн поло спортын төрөлд амжилтаа оролцсон баг тамирчдын шагналыг за баяр наадмын шагнал гардуулах арга хэмжээний үеэр гардуулан өгч баяр хүргэсэн. За өргөмжлөл медаль мөнгөн шагналаар шагнаж урамшуулсан юм а. Тэмцээн төрүүлээ баяр хүргэе. За баярлалаа. За багаан танилцуулах байлаа.
За манай Дэлгэрэнгаа сумын Болдоотор ахлагчтай байгаа тарах тогоогоо. За өмнө нь одоо олон тэмцээн уралдаанд орж ирсэн байна. Ер нь томоохон тэмцээн урлаанаас. Би одоо өмнө нь 2008 онд Өвөр Монголын өр төсөлт хооронд очиж багаараа төрүүлж байсан. Өмнө гоё Мандлаа сумын баг тоглож төрүүлж байсан. Тэгээд энэ өмнө нэр нь улсын аваргын 2 хөрөлттэй, 2 алттай, 2 мөнгөтэй юм баг. Аймгийн аваргын бас 2 алттай. Сумын нэлээ төрөөтэй. Тийм болоо тэмцээнд багаараа 2 дугаар орлоо. За баярлалаа. За манайх дандаа залуучуудаараа шинээр болоо тоглоцоход эхэлж байгаа. Тэгээд сайхан 2 дурлаа ах нартайгаа тоглоо, спортын мастер ах нартайгаа тоглоод орлоо. За тийм болоо тэмцээнд танаа 3 дугаар орлоо. Баяр хүргэе. За баярлалаа. Багийнхаа тухай яриад баяр наадам сэтгэлтэй болтгоо тийм. За манай баг улсын аваргад 4 удаа улсын аваргад орсон байгаа. Нэг алт 2 нэг хөрөлттэй ийм байгаа. За Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын 2026 оны их уулын тэмээчид баяр наадам 9 төрлийн уралдаан тэмцээнээр үргэлжилсэн байгаа. За хамгийн сүүлийн сонирхолтой уралдаан тэмцээн бол тэмээн дээрээс шагаа шүүрэх тэмцээн байгаамаа. За жил ирэх тусам хөгжиж байгаа тус уралдаан тэмцээн бол тэмээчин залуучуудын эд хавыг гайхуулах, тэмээгээ зөв эдлэх, тэмээгээ унаж сургах гэд олон талын ач холбогдолтой тэмцээн уралдаан бол яахан аргагүй шагаа шүүрэх тэмцээн байгаамаа. За Дундгой аймгийн Дэлгэр хангай сум зохион байгуулагдсан их уулын тэмээчид 2026 тэмээний баяр наадмын шагаа шүүрэх тэмцээнд нийтдээ 21 оролцогчид нар оролцсон байгаа. За үүнд Өмнөгов аймгаас, Дундгой аймгаас, Дорногов аймгаас, Өвөр хангай аймгаас гээд 4 аймгаас 6 сумын 21 оролцогч нар тэмээн дээрээ шагаа шүүрэх тэмцээнд оролцсон юм аа. За олон залуучууд маань бас амжилттай сайхан шүүрж тэмцээнээ өргөжлүүлж байлаа. За шүүгчдийн зүгээс тэмээний хурдыг харна. За мөн хэрхэн олон шагаа шүүрсэн эсхийг харж тэмцээний аваргуудыг тодруулж тэр журам дүрмээр тэмээн дээрээ шагаа шүүрэх тэмцээнийг зохион байгуулсан юм аа. За ингээд 21 залуу маань нэрсийн дараалаар шагаануудаа хамжилттай сайхан шүүрж олон үзэгч олон түмнийг шуугууж баясгаж тэмээний өв соёлыг олон нийтэд сурталчилсан ийм сайхан үйл ажиллагаа зохион байгуулагдсан юм аа. За Монголын тэмээ соёл уралдааны холбоо баяр наадмуудаа жилээр жил өргөжүүлэн зохион байгуулж байгаа. За тэгээд жилээр жил бас тэмээ соёл спорт уралдаантай холбоотой төрлүүд нэмэгдэж байгаагийн нэг нь бол яахан аргагүй тэмээн дээрээс шагаа шүүрэх тэмцээн байгаамаа. За ингээд Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын 2026 оны их уулын тэмээчид баяр наадмын тэмээн дээрээс шагаа шүүрэх тэмцээн амжилттай явагдаж өндөрлөхөд нэгдүгээрээр нь Өмнөгов аймгийн Цогтугай сумын аймгийн алдар туяач Төвдөн дөржин ууган баярын хүү Пүрвдуга 21 шагаа шүүрсэн амжилтаар нэгдүгээрээр орсон амжилт үзүүлсэн бол Дэлгэр хангай сумын малчин Лувсан зэрэг 16 шагаа шүүрэх амжилтаар 2 дугааранд орлоо. За 3 дугааранд Дэлгэр хангай сумын малчин Отгон Баатар 13 шагаа шүүрсэн амжилтаар 3 дугааранд шалгарсан амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд тэмээн дээр шагаа шүүрэх тэмцээнд амжилтаа оруулсан тэмээчид залуучууд малчдын шагналыг Сумар нутгийн өдөрлгөө баяр наадмыг зохион байгуулагчдын зүгээс гардуулан өгч баяр хүргэсэн юм аа. Шагаа шүүрэх тэмцээнд орсож төрүүлээ баяр хүргэе. За баярлалаа. За энэ төрлийн тэмцээнд өмнө орж ирсэн үү? Өмнө 2-3 оржсэн. Дандаа нэг 12 16 гатгаал тэгээд. Тэгээ энэ сая 20 21 гатгалаа тий. Аха. За баяр наадмын сэтгэлээ. Баяр наадмын сэтгэл сайхан одоо наадж гин үү тий. Юу уралдаан шиг гэсэн сайхан наадсан баг тий. Сайхан наадж. За Дэлгэр хангайчууд даанч юу гэдэг вэ? Дэлгэр хангайчуудаа сайхан наадлаа баярлалаа гэж хэлье та. За Дундгой аймгийн Дэлгэр хангай сумын их уулын тэмээчид 2026 баяр наадмын үеэр зохион байгуулагдсан сонирхолтой уралдаан тэмцээний нэгэн төрөл бол тэмээтэй бүхэ тэмцээн юм аа. За тэмээтэй бүхэ тэмцээн бол жилээс жил өргөжин хөгжиж байгаа тэмээн соёлыг олон нийтэд сурталчилж байгаа төрлийн уралдаан тэмцээн юм аа. За тэмээтэй бүхэ тэмцээнд нийтдээ 6 багийн баг тамирчид өрсөлдсөн байгаа. Газар нутгийн олон сайхан тэмээчид маань бас Дундгой аймгийн Дэлгэр хангай сум зохион байгуулагдсан энэ сайхан баяр наадмыг бас зорин ирж оролцсон гэдгийг та бүхэнд илгээ таатай байна. За үндсэндээ бол Дундгой аймгийн Дэлгэр хангай сумд болсон их уулын тэмээчид 2026 баяр наадмыг Дундгой аймгийн тэмээчид малчтаас гадна Өмнөгов аймаг, Өвөр хангай аймгийн Дорногов аймгийн тэмээчид маань бас хүрэлцэн ирсэн ийм өрсөлдөөнтэй өргөн дэлгэр сайхан тэмцээн уралдаан бас юм аа. За ингээд дөрвийн үрчгийн 500 метрийн
буухай тэмцээн өрсөлдөөнтэй явагдаж байгааг үзэгч та бүхэн харж байна. За мэдээж одоо энэ багийн буухай тэмцээн тэмээчдийн одоо бас багийн үйл ажиллагааг одоо шаардна. Мөн одоо тэмээгээ хэрхэн эдэлж унж багааг одоо харгалдаг. За тэмээний өв соёлыг одоо олон нийтэд одоо сурчлах, тэмээний одоо уралдаан нэг одоо бас өндөр түвшинд болоод өргөн одоо харуулхад оршдог төрөг үрчгийн 500 м-ийн буухай тэмцээн хөрсөлдөөнтэй өргөн дэлгэр болсон юм аа. За ингээд Дундгой аймгийн Дэлгэр хангаас 2026 оны их уулын тэмээчид 2026 тэмээний баяр наадмын төрөг үрчгийн 500 м-ийн одоо буухай тэмцээн уралдаан амжилттай явж барайанд орж ирэхэд Дундгой аймгийн Дэлгэр хангаас өнөр бол дахлагчтай таргад багийн малчид маань одоо бас уяачид маань багийн хамт олон маань одоо төрүүлсэн амжилтыг үзүүлсэн. За 2 Төмөр аймгийн Цогт улсын Пүрэв ахлагчтай баг тамирчид орсон. За 3 дугаар байранд Дэлгэр хангаас аймгийн алдарт байж Бацаахны буян үлцийн ахлагчтай баг тамирчид орсон амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд Дундгой аймгийн Дэлгэр хангаас их уулын тэмээчид 2026 баяр наадмын дөрвийг үрчийн 500 м-ийн буухай тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдын шагналыг баяр наадмын шагнал гардуулах арга хэмжээний үеэр за Сумбар нутгийн удирдлагууд баяр наадмыг зохион байгуулагчийн зүгээс гардуулан гიშ баяр үргэж цаашдынх нь уралдаан наадамд нь амжилтын дэдийг хүсэн өрөөс юм аа. Дундгой аймгийн Дэлгэр хангаас маань их уулын тэмээчид 2026 баяр наадмаас өргөн дэлгэр зохион байгуулагдаж өндөрлөө. Тэгэхээр бас одоо арга хэмжээний төгсгөл одоо бас баяр наадмын сэтгэл байгаа байхгүй даа. За, Сумын засаг даргын үйл ажиллагааны мөрөө хөтөлбөрт орсон их уулын тэмээчгээ дэд төлбөрийн хэрэгжилтийг хангаж бид жил болгон ийм баяр наадмын зохион байгуулж байгаа. Тэгээд энэ удаагийн баяр наадам бол одоо Дундгойд болсон тэмээн дээрээс нараа орох ингээд том уралдааны ард дээр өмнөгд болох одоо Түмэн тэмээний баярын өмнө ингээд энэ завсар болж байгаагаар маш онцлог байна. Тэгээд олон сайхан тэмээчд уяач төрөлсөн ирлээ. Тэгээд энэ удаагийн уралдаан тэмцээнд бол нийтдээ 3 насны тэмээ уралдлаа. Полоны одоо 6 баг тэмцэж тоглолоо. Мөн одоо бусад одоо тэмээчдийн авахалсан баг сорьсон одоо олон төрөл тэмцээн уралдаанууд болж өндөрлөө. Тэгээд энэхүү тэмцээнд оролцсон нийт тамирчид одоо уяачдаа одоо эрүүлийн хад зэрэг одоо сайн сайхныг хүсье. За энэхүү эрхэм мөндөд үзэгчид та бүхэндээ бид өхөн Дундгой аймгийн Дэлгэр хангаас 2026 оны их уулын тэмээчид баяр наадмыг бүрэн эрхээр одоо сурвалжлан хүргэж за баяр наадмаас бэлтгэсэн нэвтрүүлгээ та бүхэндээ хүргээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийг бэлтгэхэд бид хүнтэй хамтран ажилласан Сумбар нутгийн одоо удирдлагууд, баяр наадмыг зохион байгуулагчид болон за тус баяр наадмыг ивент тэтгэн одоо оролцсон бүх одоо хувийн алтан байгууллага та бүхэндээ талархал дэвшүүлье. За ингээд Дундгой аймгийн Дэлгэр хангаас их уулын тэмээчид 2026 баяр наадмаас бэлтгэсэн нэвтрүүлэг маань энэ түрээд жаргаж байна. Ингээд Дундгой аймгийн Дэлгэр хангаас мөрөндөө эрүүлэг саруу сайхан мөхний хүсэн өрөөж энэхүү нэвтрүүлгээ жаргаж байна. Дараа дараагийн нэвтрүүлгээр уулзлаа. Түр баяртай үзэгчтэй.